Сайн байцгаана уу? 252 бие ая төл дээр хэрхэн worksheet үүсгэх вэ? Та worksheet гэсэн хэсгээр дарахад тухайн хуудас руу шилжих бөгөөд энэ нэмэх гэсэн товчон дээр дарж шинээр хуудаслалт үүсгэж өгнө. Та тухайн хуудаслалтын ард байрлах нэмэх товчон дээр дарснаар шинээр файл групп үүсгэж өгнө. Өөрийн хийсэн worksheet-үүдийг бусдаас нь ялгах боломжтой. Үүний дараагаар та өөрийн үүсгэсэн файл групп дээр даран new chart гэсэн шинээр гарч ирсэн төвчөн дээр дарснаар дараагийн хэсэгт шилжих болно. Бидэнд гарч ирсэн цонхон дээр та өөрийн өгөгдлийн их усрыг сонгож өгөн түүнийгээ нэрлэн түүндээ тайлбар өгч болно. Үүний дараагаар бидэнд 7 төрлийн чартны сонголт гарч ирэх бөгөөд та үүнээс аль дуртайгаа сонгон өөрийн өгөгдлийг дүрсжүүлэх боломжтой. Одоо би та бүхэнд pie chart хийж үзүүлье. Үүн дээр эхлээд аль өгөгдлийг ямар утгаар харуулахаа та сонгож өгнө. Үүний дараагаар та config гэсэн хэсэг рүү орон тухайн чартта гарчиг өгөх болон өнгө будгийг тохируулах боломжтой сонголтууд гарч ирэх болно. Үүсгэсэн чартаа хадгалах төвчөн дээр дарж хадгалсны дараагаар бид worksheet-үүдийг нийлүүлэн дашборд ухсаргад бэлэн боллоо.